Дараагийн сонсогчдоо өнөөдрийнхөө гайхамшигт нэвтрүүлгийг танд хүргэхэд бэлэн болоо. Бид өнөөдөр хамтдаа Солонгос дахь тарих тэмдэглэгч номын клуб сайхан нээгдсэнтэй холбогдуулаад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хүргэх гэж байна. За тэгэхээр өнөөдөр ч гэсэн яг үйл ажиллагаа дөнгөж эхлээд удаагүй байгаа багийнх клубийнхэн номон дуртай хүмүүстэй зориулаад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хүргэж байна. Тэгэхээр ашигч гэдэг нэвтрүүлэг байдаг манай радиогийн. Энэ ашигч гэдэг нэвтрүүлэг маань бүтэн сайн болгонд SoundCloud дээр тавьдаг нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бас лайваар явуулж байгаа шалтгаан юу гэхээр 11 сарын 3-нд дараагийн уулзалт байгаа. Тэгэхээр энэ уулзалтанд өшөө олон хүн ирээсэй гэдэг утгаараа өнөөдөр номын нэвтрүүлэг гэдэг утгаараа дэмжээ бас ашигч гэдэг нэвтрүүлгээс танд танилцуулах тийм нэвтрүүлэг хүргэж байна. За тэгээд хамтдаа ашигч нэвтрүүлэг буюу энэ удаагийн дугаараараа бүгдээр нь Солонгос улсын тарих тэмдэглэгч номын клубыг танилцуулсан тухай нэвтрүүлгийг танд хүргэж байна. Байгууллаа авч сонсноо. Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. 7 хоног болгоны нэм гараг бүр та бүхэндээ хүрдэг. Ашигч оюуны даалгаа илэрхийлж байна. Юуны өмнө сонсогчдоо дахин энэ өдрийн мэндийг хүргэе гэж хэлмээр байна. Яагаад гэвэл нэвтрүүлгээ завсардаад 3-7 хоног өнгөрөөд та бүхэнтэйгээ дахин мэдчилж байгаадаа таатай байна. Энэ удаагийн ашигч нэвтрүүлгээр та бүхэнд тарих тэмдэглэгч номын клубын талаар танилцуулах гэж байна. За энэхүү тарих тэмдэглэгч номын клуб нь Солонгос улс дахь албан ёсны салбар клубын 2 сарын хугацаа өнгөрж байгаа. За мөн дээрээс нь тэрхүү клуб маань анхны уулзалтаа хийсэн байгаа болохоор та бүхэндээ энэхүү тарих тэмдэглэгч номын клубын талаар танилцуулга хийх гэж байна. За энэхүү тарих тэмдэглэгч номын клубын талаар бид хийх хүсвэл мөн хамгийн түрүүнд Facebook хуудаснаа Солонгос улс дахь тарих тэмдэглэгч номын клуб гэсэн хайлтаар хайгаад хамгийн түрүүнд гарч ирэх боломжтой юм байна. За мөн дээрээс нь ном сонирхон уншигчдын найз нөхдийн хүрээллийг хэлж тэдгээр залуустай мэдээлэл солилцох, ном уншдаггүй залуусыг ном уншихад сэтэлжээж номтой холбоотой уулзалт, семинар зохион байгуулах зорилготойгоор энэхүү клуб нь 2014 оны 4 сараас үйл ажиллагаагаа явуулж буй номын клуб юм байна. За энэхүү Солонгос дахь салбар клуб нь мөн адилхан Солонгос улс ажиллаж амьдарч байгаа оюутан залуус гээд бүхий л иргэдэд нээлттэй цагийг үр бүтээлдээ өнгөрүүлэн оюуны хөрөнгө оруулалт хийж нэг нэгэндээ мэдээллийг төрүүлж хамтдаа суралцах. Номын клуб нь болохоор тогтмол сарда нэг уулзалт зохион байгуулад тэрхүү уулзалтаараа бусдад хэрэгцээтэй мэдээллийг түгээгээс гадна өмнөх уулзалтан дээр дараагийн уулзалтан дээр ямар ном унших вэ, ямар ном талаар хэлэлцүүлэх вэ гэсэн мэдээллийг өгөөд тэрхүү номоо сард багтаагаад бүгдээрээ хамтдаа уншаад бүгдээрээ уулзалтан дээр очиод фидбек буюу бүгдээрээ хэлэлцүүлэг хийгээд энэ номон дээр ийм би ингэж харсан, харин миний өнцгөөс бол ийм байна гэд маш сонирхолтой хэлэлцүүлэг маягийн зүйл хийх боломжтой бөгөөд 1-2 хүн дээр мэдээлэл хийж мэдээллийг түгээх боломжтой юм байна. Мөн дээрээс нь тэрхүү уул 3-4 удаа нөхөрлөлийн номтой аялал нэртэйгээр зохион байгуулдаг. Солонгосын сонирхолтой газруудаа аяж мөн дээрээс нь номоо уншингаа бололцоодоо газрыг хайж мөн дээрээс нь ингээд бусдад мэдээлэл түгэж болох юм байна. За мөн дээрээс нь хамтдаа үйлчлэгөө ураатай хувийн үржлийн сургалтыг 2017 оноос явуулж байгаа бөгөөд сургалтыг жилдээ 1-2 удаа зохион байгуулдаг бөгөөд өөрийгөө илэрхийлэх ур чадвар, ихтгэл, урлаг, TEDx ихтгэл, арга барил гэх мэт зүйлээр явуулжсэн бөгөөд мөн энэхээр үйл ажиллагаанууд мөн Солонгос улс дахь тарих тэмдэглэгч номын клубээс жилдээ 1-2 удаа зохион байгуулагдана. Мөн дээрээс нь уншиж дууссан номоо хайж байгаа номоо тухайн группийн найз нөхдөсөө хуваалцах боломжтой. Мөн дээрээс нь сурч мэдснээ хуваалцах төрсөн өдөр хэмээх сайн үлсэн аяг зохион мөн админы өгөх бэлэг түүн дээр байдаг юм байна. За тэр нь болохоор тарих тэмдэглэгч номын клубын админ өөрсдийн зүгээс гишүүдэд зориулж болон хөтэлдэг тэр бүхэн та бүхэн мандсандээ идэвхтэй оролцож тэр мэдээлэл өгөхөд нь тусалж болох юм байна. За номын тэмдэглэлүүд, өнөөдрийн асуулт, өглөөний ишэл, хүртээмжтэй мэдээлэл, цахим ном, алхимж, аудио нэвтрүүлэг гэх мэт болон хүргэж байгаа бөгөөд энэхүү тарих тэмдэглэгч номын клубтэй манай алхимж оюуны даалгавар манд хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Номтой холбоотой авах, зарах, солих, зарын постыг админы зүгээс 7 хоногт 1 удаа оруулж байх комент зэх та бүхэндээ нэгэн тэрхүү зарыг уншиж болно гэсэн үг юм аа. За та бүхэндээ энэхүү тарих тэмдэглэгч номын клубын мэдээлэлээс дурдлаа. За 2018 оны 10 сарын 6-ны өдөр
манай Солонгос бүгд найрамдах Солонгос улс барьж буй анхны Монгол кафе буюу Кафе Номадс кафенд маань одоо номын уулзалт зохион байгуулагдсан байгаа. Тэрхүү уулзалт нь болохоор 2 сарын 18 оны 10 сарын 6-нд буюу 10 сарын эхний 7 хоногийн хагас өдөр болсон байгаа. За дараагийн уулзалт нь 2018 оны 11 сарын 3-нд буюу 11 сарын хамгийн эхний 7 хоногийн хагас өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байгаа. За энэхүү уулзалтаараа яг юу ярьсан бэ гэхээр бүгдээрээ хамтдаа уулзаад 2 сэдвээр 2 админ маань ихтгэл тавин мөн дээрэс нь бусдаа хамгийн түрүүнд нөгөө анхны уулзалт учраас хоод нэг ном байхгүй учраас бүгдээрээ ингээ амьдралдаа нөлөөлсөн хамгийн чухал ном сэдвэрээ хэлэлцүүлэг хийсэн бөгөөд 11 хүн хүрэлцээрж одоо өөрсдийнхөө амьдрал нөлөөлсөн сонирхолтой номнуудыг хуваалцсан байгаа. За энэхүү номны жигсаалтыг та бүхэн манай дэлгэцэн дээр харж болох бөгөөд дараах номнуудаас дурдвал The Power of Now буюу энэ хөвгүү нөхрөлийн ном байсан. Мөн дээрэс нь Жорлон ухагчийн хүүхэд буюу энэ тийг ном байсан. За энэ хамгийн сонирхолтой санагдсан энэ хүү Жорлон ухагчийн хүүхэд гэдэг ном байсан. Энэ болохоор яг бяцхан үйл явдлаас нь та бүхэндээ дурдж өгөх юм бол энэ этхийн маш хэцүү амьдралд одоо Жорлон ухагч аавтай нэгэн хүү амьдардаг байсан. За аав нь болохоор хүүгээ боловсралтай болгохыг хичээн одоо хүүхдээ боловсрал эзэмшүүлсэн бөгөөд 45 наснда аав нь нас ордог. За аав нь болохоор Жорлон ухагч байсан гэсэн үг. Тэгээд яг ингээд тэрхүү оршуулган дээр нь Жорлон ухагч одоо найзууд нь буюу Жорлон ухагч нар нь ирээд одоо ингээд танаа аав 45 наслтаа энэ бол ингээд манай хүн хэсэг нэгэнд манай ийм хүү ажилтаа ингээд маш урт насаа бити харамс гээд тэнгуүтээ одоо ингээд аавч ажлынаар гарч байгаа учраас чи энэ хүү Жорлон ухагч гэдэг ажлаар нь хурдан ороод аваа хурдан ажлын байртай болсон дээрээ тэр хүүхдийг одоо боловсралтай байсансэндээ Жорлон ухагч болсон гэсэн үг. Тэгээ ингээд энэ хүү Жорлон ухагч болоод хамгийн сүүлийн зохиолын төгсгөл ингээд маш олон зүйл ухаарад хамгийн сүүлд ингээд Жорлон ухагч нар бүгдээрээ сууж агаад ер нь энэ бол амьдрал биш юм байна. Ингэж бол амьдрч болохгүй мэн гэдгийг хамгийн сүүлд ингээд ухааруулж өгдөг. За энэхүү номноос ингээд маш олон ер нь бол энэхүү ном айгу алдартай байлээ Жорлон ухагчийн хүүхэд гээд энэхүү номоос маш олон зүйлийг мэдэж авах. Би яг ингээд зөвхөн хүний ярьснаас маш олон зүйлийг ухаарж яг мэдлэг боловсрол гэдэг ямар чухал юм бэ? Мэдрэхтэй хүн түүнийг арчлахгүй байна гэдэг нь мэдлэггүй хүнээс дорд үйл явдал гэдгийг одоо маш ухаарсан байгаа. За мөн дээрэс нь эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг гээд одоо бид бүгдээрээ эмэгтэй хүмүүс одоо альва эмийг эрсдлийг асуудлыг тулгаргангууд нь шийдэх биш бид өмнө нь ингээ бэлтгэсэн байх юм бол дараа нь даван толгойд хэлбэр байх болно гэсэн фидбэкийг хийсэн байгаа. За мөн дээрээс Хемингээд ламын зохиолуудыг хүмүүс мань маш их дурдж өгсөн. Аманда Сархогтон бих, Софиягийн ертөнц, Цаасан шувуу нисгэгч тэр номнуудыг манай номын клубын гишүүд маань ингээ санал болгосон байгаа. Та бүхэндсэндээ магадгүй сонирхол уншиж болох юм аа. За мөн дээрэс нь Даригсан дэлгэрч намын клуб маань энэхүү удаагийн намын хэлэлцүүлгээрээ Монрим клубтэй хамтран ажилласан байгаа. Энэхүү Монрим клуб нь яг яадаг клуб гэхээр Монгол мөрөөдлийг бий болгож Монгол мөрөөдлийг хайна гэсэн зорилготой намын клуб бөгөөд энэхүү Монрим намын клубын Солонгос улс дахь салбарт хамтарч ажиллах саналтайгаа. За ингээ Монрим клубын админ хулан маань Comfort Zone гэсэн хувийн хөгжлийн сургалтыг тавьж өгсөн байгаа. Бид бүхэн одоо аюулгүй бүсэд тэлээд шин зүйлийг туршиж үзэх хэрэгтэй гэсэн хамгийн том мессежийг өгсөн. Тийм болохоор өдөр тутмын амьдралдаа өөрчилж одоо альва шин зүйлийг илэрхийлэх хэрэгтэй. Хүн болгон өдөр болгон хийдэг татамжтай хийдэг зүйлүүдээ ингээ байнгын хийгээд ах юм бол одоо тухайн хүн маань өөрийнхөө комфорт зоноос гарч чадахгүй яг л өдрийн хэвийн амьдралтай хүн өөрийгөө шин зүйл туршиж үздэг тэр зүйлд авьяастай эсвэл тэр зүйлийг хийж чадахгүй гэдэг зүйлээ ойлгох учраас юм болгоныг туршиж үз. Одоо хүн болгон залуу дээрээ юу ч байсан одоо туршиж үзээд өөрийгөө яг юунд авьяастай, юунд авьяасгүй гэдгийг мэдж авах нь хамгийн чухал юм а. Тэр болгоноос бид бүхэн өөрсдийгөө нээж, өөрсдийгөө бүтээхэд одоо хамгийн чухал үр дагавар маань явж байгаамаа гэдэг хамгийн том мессежийг одоо бид бүхэнд өгсөн байгаа. Тийм учраас одоо хүн болгон өдөр тутамд амьдралаа өөрчлөхийн тулд энийг илэрхийлэх ёстой гэсэн бас мөн гаргалгаа гаргаж ирсэн байгаа. Харин одоо Даригсан дэлгэрч намын клубын админ Эрдэнэ болгон миний зүгээс бол Солонгос улсад хэрхэн одоо сонирхолтой амьдрах вэ? Солонгос улсад хэрхэн одоо цагийг үр бүтээхдээ хэрхэн шин зүйлийг сурж мөн дээрээс нь Солонгос улс хэрхэн сайн дурын үйл ажиллагаа хийх вэ гэсэн мэдээллийг өгж I Love Mongolia 2 төслийн танилцуулгыг хийсэн байгаа. За мөн дээрээс нь та бүхэндээ дуулгахад I Love Mongolia 2 төсөл маань одоо номын Book Bazaar буюу
одоо Монголоос шинэ номнууд авчираад мөн дээрээс нь хүмүүсийн хамжилсан номнуудыг тодорхой үнээр зараад тэрхүү хамжилсан номны зарагдсан номын үнийн дүнгийн 50% нь тоор Аялал Монголын 2 төсөл одоо сайн дурын үйл ажиллагаа нь хандив болж орно гэдгээр хамгийн давуу талтай. Тийм ч учраас бид бүхэн нэгдүгээр намаа уншиж оюуны хөрөнгө оруулалтаа хийгээд хоёрдугаар бас нийгэмд одоо ингээд тулгамдж буй асуудалтай бас ингээд сайн дурын үйл ажиллагаанд ингээд тусалж болох юм аа. Энэ бүх базарт хэрхэн холбогдох вэ гэвэл Аялал Монголын 2 гээд Facebook хуудсанда та бүхэн хайгаад нөгөө хамгийн гол нэрээ бүх базар гэдэг бүх базар дээр нь бэгээр буюу хүргэлтээр номнууд хүргэж өгч байгаа юм байлээ. Та бүхэнд зэндээ одоо хэрэгцээтэй ном тэрхүү бүх базарт байгаа бол одоо бэгээр хүргэлж авч авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Мөн дээрээс нь Аялал Монголын 2 төсөлд маань топикийн хичээлийг одоо нөгөө 10 сараас эхэлж явж байгаа. За тэрхүү топикийн хичээл дээр та бүхэндээ 7 хоног болгоны 2 дахь өдрийн 6 цагт одоо топикийн хичээл хамрагдах боломжтой. Энэ бүгдийг та Аялал Mongolia Dream Project 2 гэсэн пэйж хуудасаар мөн дээрээс нь авах боломжтой юм аа. Гэх мэтчлэн хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэсэн байгаа. За дараагийн хамгийн гол нь номын уулзалтаараа 2018 оны 11 сарын 3-ны өдөр уулзалтах бөгөөд энэхүү номын уулзалтан дээр Алхимч гээд номын хилцүүлгийг хийн. За энэ Алхимч гээд ном нь болохоор Сантьяго хэмээх хончин үгийн амьдралын талаарх гарах бөгөөд хэрхэн бид бүхэн энгийн бүхнээс таашаалаад хэрхэн одоо амьдралынхаа аз жаргалыг хайж болох талаар маш сонирхолтой төвийг өгүүлдэг байгаа. Энэхүү номыг та бүхэн бас уншихыг хүсвэл PDF хэлбэрээр Солонгос улс дахь тархицсан нэгш номын клуб пэйж утсан дээр тавигдсан байгааг дуулгахад таатай байна. За ингээд та бүхэндээ энэхүү удаагийн Алхимч дугаар маань өндөрлж байна. Та бүхэндээ хэрэгцээтэй мэдээллийг хүргэсэн гэж найдаж байна. Дараагийн 2018 оны 11 сарын 3-нд Алхимч номыг хилцүүлэхээр тархицсан нэгш номын клуб дээр хамтдаа уулзах боломжтой байна. Ингээд дараагийн 7 хоногийн юм гарагт уулзцай. Баяртай. Оюуны давталгаас хамтдаа. Та яг одоо MD1 радиог сонсож байна. Яа тэгээд хамтдаа бас энэ номын клубын анхны уулзалтын талаар сонслоо. Тэгэхээр энэ арга хэмжээ өргөжлүүлэг номоо одоо энэ удаагийн маань Алхимч гэдэг номыг сонгосон байгаа. Тэгээд нэвтрүүлгийн маань нэр ч гэсэн Алхимч байгаа даа. Тэгэхээр энэ Алхимч гэсэн номоор оюуны давталгаа хий гэсэн энэ нэвтрүүлгээр ном клубын танилцуулга авагдсан боловч та энэ нэвтрүүлгийн талаар сонсохыг хүсэх юм бол SoundCloud гэж байдаг те. SoundCloud гэдэг маань Android утсан дээр ч болдог, iPhone дээр ч гэсэн болдог аппликейшн, аль дээр нь байдаг аппликейшн болоод татаж аваад манай аудио контентуудыг сонсороо. Тэгэхээр энэ удаагийн тань сонссон дугаар маань 8 дахь удаагийн дугаар юм байгаа. Өмнөх 7 дугаар нь нэг зочинтойгоор хөтлөгч маань онцгой гэсэн бас нийгэмдээ манлайлал болж байгаа оюуны давталгааг хийж яваа гэсэн хүмүүсийг урьж оролцуулаад нэвтрүүлэг хийсэн байдаг байгаа. Тэгэхээр та SoundCloud руу ороод ялгаагүй MD1 радио хайгаад болох юм бол манай аккаунт гарч ирнэ. Тэр аккаунт ороод нэвтрүүлгүүдийг сонсороо гэж хэлэх байна. За тэгээ баярлалаа. Өнөөдөр яхаа тайхан технологи нэвтрүүлгийг өнөөдөр өндөрлөе гэж бодож байна. Дараагийн даваа гарагт нэгдээд уулзлаа. Баяртай.